Өвдөлчдийн зам 1604 онд өвгөцөг буянт сэсэн хааныг залгамжилсан лэгдэн хутагт хаан хянганы нурууны салбар авгын харуул уулын ингрийг төшөөлөн 1617 онд томоохон сүм дугна бүхий очирт цагаан хотыг байгуулжээ. Хотын зүүн биеэр хянганы нуруунаас их аван урсах хахирын гол, далрын голууд нийлэн урсан, далан булаг нийлсэн гэдэг утгаар далрын гол хэмээн нэрийджээ. Авгын харуул уулыг мянган оргилтэй уул гэх ба уулын ард бас нэг хот байсан туур байдаг гинэ. Модны өт модносон, Монголын доройтол дотросон гэдэг мэргэн үгийг сануулсан хөсрийн өвсөнд дарагдсан энэ туур монголчуудын эв нэгдэлгүй явсны гэрч болон үлджээ. Лэгдэн хаан энд Монголын улс төрийн төв нийслэл байгуулах, ном судар орчуулах ажлыг эрчимтэй явуулж байжээ. Үймэн самун дэгдэж урвалга шарвалга газар авсан тэр үед дайны хөлөөс дайжин хохнуурд очиж хүчээр сэлбэх цаг хожих бодолтой байсан лэгдэн удагдгаан хохнуурыг зорин явах замдаа 1634 онд шар талаг гэдэг газар цэцэг өвчнөр өвдөж 43 настай дан тэнгэрт хайлжээ. Их Монгол улсын их хаадын сүүлчийн залгамж лэгдэн хааныг хүртлэх үе үеийн их хаадыг хамгаалж явсан Чингис хааны хишигтэн зэргийн удам мөн Чингис хааны удмын хошуу захирагчийн албатар хишигтэн хошууг үүсгэн тогтнуулжээ. Тэр үеийг хүртэл лэгдэн хааны ордонд эгшиглэж байсан хаан хөгжим эдүгэ арх орчин хошуунд хадгалагдсан эгшиг дуугаан өргөж байна.
Туурьяас урагш 90 км яваад өргөжин тэлж өнг үзэмж нэмэж байгаа өнөөгийн Өвөр Монголын Улаанхат аймгийн Ар хорчин хушуунд хүрнэ. Хорчингийнхан Хөлөн буйраас 1630 оны 11-р сард Ар хорчин аймгийн тэргүүн Далай Чонхор ноёны хүү Мужан хийгээд 4 хүүхдийн аймгийн Иржив мэргэн тайж, Ар Асууд аймгийн тайж Чин Сандархан, Гарма Элдэнэр тус Хараат аймаг олнон дагуулan Алтан улсыг дагжээ. Хорчин овгийнхны хойд захын өнөөгийн Бурят улсын нутаг Надчитгуулын савдагуу оршин тогтнож байжээ. Хорчин түмэн Хянганы давааны хойд ар талынхнаа Арын монголчууд өврөнхнийг Өврийн монголчууд гэдэг байлаа. Араас ирсэн монголчууд хүм малгүй нутаг усан санагалзах болсонд Хөлөн буйраас тэдний дахин шүтэж байсан Менингийн богдуулын чулуу тахилгын ном шүтдэг зэргийг авчирч Ар хорчин хошуунаас холгүй хунтгдаг газар байха хараа бараатай сайхан уулыг Менингийн богдуултай адилхан гэж шинжин хасар богдуул хэмээн нэрийдэж Менингийн богдуулын чулуу шүтдэг зэргийг оршоож Ар хорчингийн тахилгат уул болгожээ. Иймээс хорчингийн зарим овгууд хурим найрын эхэнд овон товон хөлөн буйрын чин цагаан чулуут чандман эрдэн сахиуртын нарийн цагаан гол гэж угуул нутгийнхаа уул усны нэрийг оруулан дуудан ерөөдөг уламжлал тогтжээ.